Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн цэнхэр дэлгэцэх ширтэн суугаа эрхэм хүндэт үзэгч та бүхнийхээ үдшин амгалан айлтгахын ялдамд үртэй бүхэн дэлгэрч үндэстэй бүхэн цэцгэлсэн зуны сарын бэлэг сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Нар зөв тойрсон өргөөнийхөө хойморт азийн дөрвөн бэрхэн орхиж насныхан хэмэр юуган шинждэг заншилтай Монгол зон олон та бүхнийхээ Монгол үндэснийхэн ёс заншил түүх соёлын мэдлэгт тань далай тусал нэмэрлэхээр бэлтгэн явуулдаг үндэсний олон нийтийн телевизийн дөрвөн бэрх уралдаан цэнгэл нэвтрүүлэг инхүү эхлэж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хойморт урхан Авхал самба оюун ухаанан сорихоор 20 жилийнхэн түүх дог тэмдэглэж буй Монголын мэрэгсэн ягтлан бодлогчдын институтын хамт олонны төлөөлөл хөрөлцөн ирсэн байна. Хүрээ 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 хүрээ. Хүрээ 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 хүрээ. Хүрээ хүрээ хүрээ. За ингээд нэвтрүүлгийнхээ заншил уламжлал дүрм ёсоор та бүхэн маань ямар вагийн нэр дор тоглох вэ гэдгийг бас азийн шагааг орхиж нэрэн авдаг ийм заншилтай. За ингээд миний гар дээр байгаа энэхүү алтан шагааг шившин орхиж та бүхэн маань ямар баг болохон оноосон нэрэн авах учиртай. За ингээд нар зөв тойроод явъя. Багийн гишүүн хэлж байна. За ингээд хончин баг. Хүрээ хүрээ хүрээ. Хүрээ хүрээ. За ингээд халуун хөшүүд хонин сөргээрэн овглож энэ уралдаан тэмцээд оролцох нэ. За дараагийн баг. За ингээд алтан шагаагаан аз шившин орхиж ямар баг болохон сонжих шалах учраас. За хонь буусан тооцохгүй хонь баг толгосон байгаа. За ямаачин баг. За баяр хүргэе. Ямаачин баг. За хүрээ хүрээ. Амжилт хүсье. За дараагийн баг маань ямар баг болж энэ уралдаан тэмцээний нэвтрүүлэгт оролцоход шалах учиртай үлдсэн байгаа. За тэмээчин баг. Хүрээ хүрээ хүрээ. За ховор болж ирлээ. За нэгэнт хончин баг, ямаачин баг, тэмээчин баг маань тодорсон учраас адуучин баг маань шагаа хийхгүйгээр, шодохгүйгээр нэрэн шууд сонгож байна. За ингээд дөрвөн багтаан амжилт хүсье. Хүрээ 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 хүрээ. Хүрээ хүрээ хүрээ. Хүрээ хүрээ хүрээ. Нэвтрүүлгийн дүрм ёсоор та бүхэн маань багийнхан гишүүдийг танилцуулаад за мөн надаас өөрснийхөө нэрэнд оноогдсон шагаагаан авах учиртай. Та бүхэн маань саяын азийн шагааг шившиж нэрэн авснараа хончин баг маань өмнө хоньтой, ямаачин баг маань өмнө ямаатай, тэмээчин баг маань өмнө тэмээтэй, адуучин баг маань өмнө адуутай болж байгаа юм. Хамгийн түрүүлж азийн дөрвөн бэрх буулгасан баг хожих учиртай. Энэ уралдаан тэмцээний дүрм ёсоор та бүхэн маань өөрснийхөө энэ шагаагаан хадгалах, арвижуулах ийм зарчмаар тэмцэлдэнэ. Та бүхний гэрийн даалгаварт бэлдэж ирсэн асуултыг зөв хариулсан баг танай багийн өмнөх шагааг авах хэрэгтэй болно. Та бүхэн маань аль ч багт асуултаа гартахгүйгээр тийм асуулт бэлдэж ирсэн байж гэмээр танай багийн шагаа өмнөө үлдэж та мөн дараагийн багийн асуултанд зөв хариулж чадсанараа мөн өмнөө шагаагаа нэмэх ийм боломжтой болох юм аа. За дөрвөн ойлгомжтой тийм биз? За ингээд хончин багийн ахлагчийг өрье. За танд би энэ хонийг гардуулах ёстой. За нэвтрүүлгийн дүрм ёсоор та бүхэн маань за мөн багийнхаа гишүүдийг танилцуулнаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За миний бие багийн ахлагч Бэлэг Өрнөх Монгол институтийн тамгын газрын дарга ажиллаа. За манай багийн гишүүн инх хамгаалангаас манай Монголын мэрэгсэн технологийн институтийн дэд ерөнхийлөгч доктор профессор юм байна. За манай оюун чимэг гээд манай Монголын мэрэгсэн технологийн институтийн ерөнхий нэгтлэн бодлогч. За отхон цэцэг манай багийн гишүүн манай Монголын мэрэгсэн технологийн институтийн аудитын хорооны мэрэгжилтэн гэсэн ийм багийн бүрэлдэхүүнтэйгээр манай баг. За баярлалаа. Хончин баг. Амжилт хүсье. Хүрээ. За ингээд ямаачин багийнхаа ахлагчийг өрж байна. За ингээд танай багийн нэршил энэ яман сөрөгч нь арвижиж өсөх болтугай. Азийн дөрвөн бүрхийн эхлэл байх болтугай. За ингээд бага танилцуулъя. За манайх Монголын мэрэгсэн нэгтлэмтэн 20 жилийн зориулсан тэмцээнд салбараа төлөөлж оролцож байгаа. Тэгээд манайс говьсмөр салбарын менежер
Оюун чимэг, Төв аймгийн салбарын гишүүн, Базарсад Зүхбаатар салбарын дарга Ариуна. Миний бие өөрөө Говьсонбор салбарын дарга Бацаахан байна. За манай мэрэгжлийн нэгтлэн бодгочдын институтын маань эх орны маань 408 зохиост үйл ажиллагаа явуулдаг салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн байж байгаа юм байна. За Ямаачин багийн хамт олондоо амжилт хүсье. За Тэмээчин багийнхан ахлагчийг урьж байна. За ингээд энэ мөнгөн буйлтай мөнгөн атыг танд гардуулан өгье. За багийнхан хамт олныг танилцуулъя. Амжилт. Монголын мэрэгсэн нэгтлэн бодгочдын 20 жилийн арга хэмжээнд оролцож байгаа та бүхэнд баярын мэнд хүргэе. За манай баг бол миний нэрийг товгодарж мэдээлэл аудит компани захирал. Юнистер аудит компани захирал инх жаргал. Стандарт дүгнэлт аудит компани захирал Даваасрав. Аудит захирал Инкма. Ийм хүмүүсүүд оролцсон. За баярлалаа. Бүгдээрээ мэрэгсэн нэгтлэн бодогчд. За дараагийн баг манай Адуучин багийн ахлагчийг урьж байна. За алтан тууртай хурдан сайхан буян нэгийг танаад бэлгэлье. За тэгээд багийн хамт олоноо танилцуулъя. За манай баг тамирчид маань, багийн гишүүд маань Монгол Улсын их сургуулийн Нэгтлэн бод хүртлийн нийгмийн багш Хүрлбаатар. За хөдөөж их сургуулийн Нэгтлэн бод хүртлийн нийгмийн багш Эрдэнэбаатар. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дотрийн Нэгтлэн бод хүртлийн багш Өнөр Жаргал. За би өөрөө Манд хүртэл дээд сургуулийн багш Гүрэр Хичээх гэж юм байна. Өөрөөр хэлбэл нэгтлэн бодогчдыг одоо бэлтгэдэг томоохон сургуулиудын эрдэмтэн багш нарын төлөөлөл нэг баг болж цугласан байгаа юм байна. За та бүхэн маань Магнадан тоосыг уралдах болтугай гэж өрөөе. Эрхэм өндөд үзэгчдээ Уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн эхний даваа бол та бүхэн маань нэвтрүүлгийн дүрм ёсоор гэртэн бэлдэж ирсэн гэрийн даалгаврын асуултуудаа өрсөлдөгч багуудаа тавьж эхлүүлэх учиртай. За ингээд нар зөв тойроод явъя. За өнчин багийн ахлагч бэлэг өрнөх та бүхэнд асуулт тавья. За нэг Монгол айлын дөрвөн чухал ёсыг нэрлэнэ. Чухал ёс. Монгол айлын дөрвөн чухал ёсыг нэрлэнэ гэсэн. За Монгол үндэсний ёс заншилтай холбоотой асуулт байна. За бодох хугацаа нэвтрүүлгийн дөрвөн ёсоор 30 секунд байдаг. За бас багийнхандаа туслаад явна шүү. Монгол айлын дөрвөн чухал. За цаг болсон. За Ямаачин багасаа хариултыг болгоё. Ямаачин багийн гишүүн Базарсад. За таны асуултыг болгоё. За аавдаа асралтай, ээждээ инэрлэлтэй, хүү дахимдуу, дүү бишрэлтэй. За хариултыг авлаа. За манай Тэмээчин багийн хариултыг болгоё. Тэмээчин багийн гишүүн инх жаргал. За аавдаа асралтай, ээждээ инэрлэлтэй, дүүдээ хүндлэлт, ахтай хүндлэлтэй, дүүдээ бишрэлтэй. За баярлалаа. Хариултыг эцсийн хувилбараар нь авлаа. За манай Адуучин багийн хариулт. Тэгээ манайх бас ярилцаад нэгдүгээрт нь за аав ээжийнхээ хүндлэх ёсон байх ёстой баг. Хоёрдугаарт нь бас айл өрх одоо шинэ гэр болох одоо ёсон байх ёстой баг. За гуравдугаарт нь хүүхэд дөрвөл хүүхдээ угаах гэсэн ёс байх ёстой баг. За дөрөвдүгээрт нь байгаль дэлхийг шүтэх ёс байх гэж. За баярлалаа. За ингээд гурван баг маань хариулж дууссан. За хариулт зөв үү буруу юу гэдгийг манай Хончин багийнхан маань эцсийн хувилбараар бидэнд хэлэх ёстой. Хариулт нь байна. Эцэгтэй асралтай, ээждээ инэрлэлтэй, дүүдээ бишрэлтэй, хүүдээ дахимдуу гэсэн
зөв хариулт байлаа. За энийг бол Ямаачин багийнхан маань 100 хариуллаа. За Ямаачин баг маань зөв хариулсан гэж үзье. Хорой. За Ямаачин баг зөв хариулсан. Нэвтрүүлгийн дүрм ёсоор бол манай Хончин багийн өмнөх хонь Ямаачин багт шилжих учиртай. За одоо яалтчгүй тахиман өхөөсөр аргагүй. За хорой. Энэ манай Ямаачид маань ер нь их даруухан байна шүү. Хорой. За одоо манай Ямаачин баг маань өөрийн асуултыг. Хөдөөний айл нүүдэл хийсэн. За нүүдэл хийсний дараа өвхөр нь тогтохгүй буцаад нутаг руугаа яваад идэг байж. Тэгвэл одоо ардын уламжлалт ёсонд ямар дом хэрэгэлдэг вэ? Хийдэг вэ? Гэсэн асуултыг тавья. За шин буйран дээр буусан айлын өвхөр тогтохгүй буцаж хуучин буудлын руугаа гүгээд байсан тохиолдолд ямар дом хариулга хийдэг вэ? Бас одоо манай нүүдэлчдийн ахуй зан заншилтай холбоотой сайхан асуулт байна. Цаг явцсан байгаа. За Тэмээчин багаас эхлээд хариултыг болгоё. Өхийнхээ одоо тэр зэлний өтөг бууснаас л шинэ буурин дээр авчирч одоо утаж болов гэж бодож байна. За ийм хувилбар байна. За Адуучин багийн хариултыг болгоё. За Адуучин багаас Ямаачин багийнхаа хариултыг болгоё. За манай багийнхан ярилцаад энд гэргийн хүний үснээс өхөртөө ууж тогтоодог энэ нь тухайн нутаг буцаж гүйхгүй гэсэн дом болдгоо гэж. За ойлгомжтой биз хариулт. За Хончин багийнхаа асуултыг хариултыг болгоё. За Ямаачин багийн хариултыг болгоё. За шинэ нутагт буугаад хөрөн мал нь буцаад шинэ нутаг руугаа гүйгээд байвал хуучин нутгаар гүйгээд байвал за энэ аргалын цогон дээр цагаан эдний дээж өрөм тогооны хөг тавиаж зилээ ариулж иж тэр мал сүргийг шинэ нутагтаа тогтоох юм дом байдаг гэж сонссон юм байна. За 3 багийн хариултыг авлаа. Зөв хариултыг манай Ямаачин баг минь бидэнд хэлэх учиртай. За багууд бас сэтгэж маш сайхан хариулцааж байна. За эдний багууд бас утна гэдэг үгийг оруулсан. За тэр саалчны үсэг уяхыг бол санахгүй байна. За Хончин багийн хариулт бол одоо яахын аргагүй зөв байлаа. За Хончин багийнхантаа баяр хүргье. За манай Хончин баг маань ямар ч байсан алдсан хониог буцааж авах хэрэгтэй. Болж тээ. За ямаа болоод ирж байна. Ямаага өөх үү? Хонио өөх үү? Ямаага өгч юм. За Ямаачин багийн асуултыг л хариулсан учраас ямаага авсан дээр дээ. За Тэмээчин баг гэрийн даалгаврын асуултаа тавья. За Тэмээчин баг ийм асуулт асууя гэж бодож байна. Тэмээний хоёр сугны завсар тогтсон эвэр бэрсүүг юу гэж нэрлэдэг вэ? Тэмээний хоёр сугны завсар тогтсон эвэр бэрсүүг юу гэж нэрлэдэг вэ? Асуулт ойлгомжтой. Цаг явсан. Цаг болсон. За Адуучин багаас эхлээд хариултыг болгоё. За Адуучин багийн гишүүн хүрэл дотор байна. Тийм манайх багаараа зөвлөлдөж байгаад ерөнхийдөө дайр гэж хэлдэг болов гэж хувилбар гаргаж ирлээ. Дайр. Тий. Дайр. За хариултыг авлаа. За Хончин баг. Асуулт байна. Гэтэ биднээс бас нэг ярилцж байгаад нэг зөвөр бас шаа гэж ирдэг юм болоо л гэж бас гаргаж ирлээ. Хувилбар юм да. Шаа гэж хэлдэг байж магадгүй гэж үзэж байгаа юм байна шүү дээ. За хувилбарыг авлаа. Ямаачин баг. За манай багийнхаа хэлэлцээд Тэмээчин багийнхаа асуултыг хэгээдэс гэж хариулж байна. Хэгээдэс буюу шаатай тийм. Юу гэж хариулсан? За 3 баг маань ямар ч хэлсэн хариултыг хэлсэн. 3 баг одоо их сайхан хариулж байна. Тэгээ энэ дээр Хончин баг бол их зөв
Маш сайн зөв хариуллаа. За хүрээ. За. Өөрөөр хэлбэл Тэмээний 2 сугны завсар тогтсон Берсүү. тэр эврийг бол шаа гэж нэрлэдэг. Шаа гэж нэрлэдэг. За одоо Тэмээгээ авахаас өөр аргагүй дээ. За ингээд манай хончин баг маань өөрийн алдсан хоньныхон оронд Ямаа Тэмээ 2 авснараа дөрвөн гэрх буулгахад хамгийн ойртсон багаар одоогийн байдлаар тодорхойд байна. За баяр хүргэе. Гэрийн даалгаврын асуултыг тавих баг бол манай Адуучин баг. За асуултыг сонсъё. За манай Адуучин багийнхан асуултыг болгоё. За монголчууд үрчилж авсан буюу өргөж авсан хүүхдийг гэртээ оруулахдаа ямар ёслол үйлддэг вэ? За үрчилж авсан, өргөж авсан хүүхдийн анх гэртээ оруулахдаа ямар ёслол үйлддэг вэ? Ямар дом ёс үйлддэг вэ? За цаг явсан байгаа. За манай хончин баг хариулахар шийдсэн байна. Шинээр хүүхэд үрчилж явахдаа тоо хүүхдийг тулгаа тойруулаад тулгаа 3 тойруулаад тэгээ сүү амсуулаад тэгээд тулгандаа мөргүүлээд авдаг. Бурхандаа мөргүүлээ тэгээ авдгаа л гэж бодож байна. За ийм ёсыг үйлддэг. Ийм ёсыг үйлдэж байгаа. За Ямаачин багийн хариултыг болгоё. За эрэгтэй хүүхдийг бол тулгаан тойруулаад нар зүг гэрээ тойруулаад хазаар буюу ногтоор домж яадаг. Эмэгтэй хүүхдийг бол сүү амс гэрээ 3 тойруулаад сүү амсуулж оруулдаг. За иргэн нэгэнд бас мөргүүлдэг. Эмэгтэй хүүхдийг үү? Эмэгтэй хүүхдийг. За Тэмээчин багийн хариултыг болгоё. За Тэмээчин баг хариултыг болгоё. Хүүхэд үржилж явхад монголчуудын дээр үеэс одоо баримтж ирсэн ёс заншил бол үржилж авч байгаа хүүхдээ галынхаа бурханд одоо мөргүүлээд хүүхдийг одоо хөөгөөр домонж одоо гэртээ оруулдаг ийм заншилтай гэж ингэж хариулах байна. Өөрөөр хэлбэл бор халзан туулаа болгоод л оруулах нь шүү дээ. За зөв хариултыг бүгдээрээ сонсцгоё. Багуудын хариултыг сонслоо. Манай баг зөв хариултаа эхлээд болгоё. За монголчууд хүүхэд үрчилж авах буюу өргөж аваад эхлээд эрэгтэйч бай эмэгтэйч бай хүүхдүүдийг гэрийнхээ гадуур нэг удаа нар зөв тойруулдаг юм байна. Гэртээ оруулж ирээд эрэгтэй эмэгтэй аль хүүхдийг 100 эсвэл тулгаа 3 удаа тойруулаад за дараа нь эмэгтэй хүүхдийг бол гэрийн зүүн урд зүгт зогсоогоод бариул гарт нь бариулдаг юм байна. Тогооны бариул. За энэ нь гэрийн эзэгтэй болохыг одоо бэлэгдэж тогооны бариул бариулд юм байна. Эрэгтэй хүүхдийг бол тулгаа эсвэл одоо зовхаа 3 тойруулаад за ном судар, хазаар, ногт уурга бариулж одоо домж хүлээж авдаг юм байна. Тэгээд дараа нь эрэгтэйч бай эмэгтэйч бай айл алын бурхан шүтээндээ тухайн айл одоо бурхан шүтээнтэй байх юм бол бурхан шүтээндээ мөргүүлээд тэгээд тэр айлын одоо өрхийн гишүүн болгож авдаг юм байна. За тэгээд ер нь бол асуултын иж бүрдэл хувийг харахад манай мэрэгжлийн үүднээс 80% иж бүрдэлтэй хариулсан баг хараахан байсангүй гэж. За тэгэхээр манай мэрэгжсэн нягтлан бодогчд маань өөрсдийн мэрэгжлэрийн нарийн нягт хувилж тооцож үзэхэд 80% хараахан хүрсэн баг байсангүй. Та бүхэн маань мөн адил одоо бас тэгж дүгнэж үзээд хүлээн зөвшөөрч байгаа бол одоо Адуучин багт маань шагаан үлдэх нь байна. За архим мөндөд үзэгчдээ уралдаан цэнгийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань эхний шат өндөрлөж байна. За эхний шатны төгсгөлийн байдлаас харахад манай хончин баг маань өмнөө 2 шагаатай. Өөрөөр хэлбэл дөрвөн бэрх буулгахад хамгийн ойрхон яваа багаар тодорч байна. За манай Ямаачин багийн маань өмнө 1 хонь. За Адуучин багийн маань өмнө 1 морь байна. Өөрөөр хэлбэл дараагийн шатанд өрсөлдөж байгаа 2 баг бол энэ 2 баг маань болж байна. Эрхэм мөндөд үзэгчдээ уралдаан цэнгийн таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн 2 дахь шат эхлэж байна.
Манай нэвтрүүлгийн 2 дугаар шат бол энэхүү хөлөг тоглоомн дээр үргэлжлэх учиртай юм. За тэгэхээр монголчуудын маань үндэсний морь уралдуулах хэмээх тэр наадгаан дээр үндэслэлсэн. Өөрөөр хэлбэл хэний хөлөг төрүүлж тод магнаа торгон жолоо болох вэ гэсэн энгийн зарчмаар бид уралдах учиртай юм аа. Та бүхний өмнөх ширээн дээр байгаа азийн шоог та бүхэн маань шившин орхиж өөрснийхөө хөлгүүдийг гараанаас гаргаж уралднаа. За нэвтрүүлгийн дүрмийг та бүхэнд өмнө тайлбарласан байгаа. Та бүхэн маань хэрвээ бас одоо адууны, тэмээний, за өхрийн хоньны гээд тус тусын буудал дээр буулгаж гэмээр тэдгээр суурин дээр тохирсон асуултууданд хариулаад азийн дөрвөн бэрхшээн төрүүлж буулгах ийм боломж та бүхэнд маань түлхүү оногдох ийм шатыг бид эхлүүлж байна. За мөн хэрвээ өхрийн суурин дээр та бүхэн маань өөрснийхөө хөлгийг буулгаж гэмээр та гэрийн даалгаварт бэлдэж ирсэн байгаа. Монгол үндэсний ёс заншлаас урган гарсан дайралцаан, ардын дуунууд, уртын дуу зэрэг Монголын ардын язгуур урлагийн дээдсээс та бүхэн маань үзүүлэх ийм даалгаврыг бас гүйцэтгэнэ. За ингээд нэвтрүүлгийн 2 дугаар үе эхлэх гэж байна. За манай хончин баг маань эхлээд азийн шоогон шившиж хаях учиртай. За үүнээс өмнө нэг аз хураалаад бүгдээрээ сайхан хураалчия. Хүрээ. За ингээд хончин багийн маань хөлөг хэр хордлохыг харцгаая. Хэдүү? 5 оноо манай хончин баг маань авсан байна. За би гараанаас гаргая. За 1 2 3 4 5 буюу тэмээний суурин дээр. Тэмээний суурин дээр буужээ. Өв соёлтой холбоотой асуултанд зөв хариулж гэмээр та бүхэн маань өмнө нэг шагаа нэмэх боломжтой болно. За хараарай. Монголчууд гутлынхаа төрийг эргүүлэхийг яагаад цээрэлдэг вэ? За хариулъя. За зөв хариултыг сонсъё. Монголчууд гутлын төрийн эргүүлэхийг яагаад муу ёр гэж үзэж цээрэлдэг байсан юм бэ? За энэ асуултанд хариулъя. Тэгэхээр зэрэг ял идэлсэн хүний бас нэг гутлын төрөөг эргүүлдэг нэг ийм зүйл байсан байна. Тэгээ тийм учраас бол бас энийг бол цээрэлдэг юм байна. За ял идэлсэн хүний гутлын төрөөг эргүүлдэг. За яг чухам тухайлан одоо тийм ял гэсэн юм байна уу? Өөрөөр хэлбэл дөхүүлж байна. Та бүхэн маань дөхүүлж байна. Яалтчгүй ял эрүү шүүлттэй холбоотой гор цээрэлдэг юм байна. Гэхдээ тухайлсан бас нэгэн нэршилтэй. За үүнийг хэлэх юм бол би хариулсан тооцоод та бүхэнд эндээс нэг тэмээг өгөхөд бэлэн байна. Хулгай хийсэн. За хулгай. За харамсалтай. Би зөв хариултыг та бүхэндээ хэлж өгье. Монголчуудын маань ялангуяа манжийн үеийн уламжлалт одоо хууль цаазанд байсан 9 эрүү гэж байсан. 9 эрүү. Энэ 9 эрүүний нэг хонгор азарганд оруулах ял авсан ялтны гутлын төрийг эргүүлдэг байсан учраас монголчууд маань гутлынхаа төрийг эргүүлэхийг цээрэлдэг байжээ. Манай Ямачин баг шогоон орхий. 9. Манай Ямачин баг маань 9. 1 2 3 4 5 6 7 8 9. За өхрийн сууринаас нэгээр хитрээд явсан байна. За дараагийн баг манай тэмээчин баг маань шогоон хаях хэрэгтэй. За 7. 1 2 3 4 5 6 7. За өхрийн сууриас нэгээр дутлаа. За одоо манай адуучин багийн ээлж дугаараа ирсэн байна. Шогоон орхий. Хэдвэ? 11. За үнэхээр алтан тур сурдан буян гэдгийг харуулж хамгийн хол давхиж байна да. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. За хоньны асуултаас нэгээр хитрээд явсан байна. За шоо хийх ээлж манай хончин багч хэлжлээ. 11 хүрээ. За баярлалаа. 11 1 2 3 4 5 6 7 8 9 11. За тэмээний асуултаас ахаад нэгээр хэтрээд буусан байна. Ямачин баг шогоон хаях дугаараа шилжсэн. 9. Ямачин баг маань 9. За 1 2 3 4 5 6 7 8 9 буюу өхрийн суурин дээр.
Буусан байна да. За ингээд Монгол үндэснийхэн ардын язгуур урлагийн дундэршгүй баян өв сангаас үзүүлэх ийм ээлж дугаараа манай Ямаачин багт маань тохиолоо. Өөрөөр хэлбэл Украин суурь дээр та бүхэн маань өөрсдийнхөө хөлгийг буулгасан учраас ийм одоо боломжийг өөртөө олж авч байгаа юм аа. За ингээд Цэнгэр дэлгэцэн үзэн суугаа үзэгчдэн болоод өрсөлдөж байгаа багийнхандан өөрсдийнхөө авьяас бэлгийн дээжийг үзүүлнэ. Монголын ардын урлагийн яндчгүй баян олон талт өв сангаас та бүхэн маань аль нэгийг сонгож үзүүлэх учиртай болж байна. Одоо манай Тэмээчин баг маань шогон хаяхаа илж дугаараа таарсан байгаа. 6. Тэмээчин баг 6. За. 1 2 3 4 5 6. За. Ямааны суурин дээр буужээ. Монголын ардын урлагийн бас өвөрмөс нэг төрөл болох түргэн хиллэгийг маш онцтойгоор хурдан хэлэх учиртай. Түргэн хиллэг гэдэг бол түргэн хэлхийн нэр шүү дээ, тийм биз? Тэгэхээр миний хэлсэн түргэн хиллэгийг 3 та маш хурдан хэлнэ. Ойлгомжтой биз? Хатсан шарилжийг хадуураар хадаад, хатсан шарилжаан хамуураар хамаад хашаан дээр тавилаа. За би боломж олгоод дахиад нэг хэлж өгье. Удаан хэлье. Хатсан шарилжийг хадуураар хадаад, хатсан шарилжаан хамуураар хамаад хашаан дээр тавилаа. За хэлье. Хатсан шарилжийг хадуураар хадаад, хатсан шарилжийг хамуураар хамаад хашаан дээр тавилаа. Хатсан шарилжийг хадуураар хадаад, хатсан шарилжийг хамуураар хамаад хашаан дээр тавилаа. Хатсан шарилжийг хадуураар хадаад, хатсан шарилжийг хамуураар хамаад хашаан дээр тавилаа. За би ахаад хэлье. Хатсан шарилжийг хадуураар хадаад, хатсан шарилжаан хамуураар хамаад хашаан дээр тавилаа гэсэн үг байжээ. За тэгэхээр зарим нэгэн үг орхигдсан байна, тийм биз? За, хариулсан тооцохгүй. Нэвтрүүлгийн 4-9-оор бол хариулсанд хараахан тооцох боломжгүй байлаа. За манай Адуучин баг шогон хаях дугаараа болсон байна. Хэд вэ? 6. Адуучин баг 6. 1 2 3 4 5 6. За. Украин сууринаас нэгээр дутуу буусан байна. За манай Хончин баг шогон орхих цаг болсон. 7. За. 7 1 2 3 4 5 6 7. За эн чин Ямааны асуулт. Өөрөөр хэлбэл дахиад түргэн хиллэг 3 удаа араас нь залгуулад маш хурднаар түргэн хиллэгийг хэлж чадаж гэмээр хариулсан тооцогдно. Анхааралтай байгаарай. Анхаараарай. Ширмэл нэмгэн гөлөм, гөрмөл нэгэн жирэм, шилмэл суран олом. Ширмэл нэмгэн гөлөм, гөрмөл нэгэн жирэм, шилмэл суран олом. Ширмэл нэмгэн гөлөм, гөрмөл нэгэн жирэм, шилмэл суран олом. За хариулъя. Шууд хариулна. Энэ бол маш богинохон түргэн хиллэг байна.
За хариулъя. Ширмэл нэгэн гүлэн. За шууд хариулъя. Цаг болсон. Анчимбаг олон бүс баг шүү. За зөв хариултыг сонсъё. Ширмэл нэмгэн гөлөм Ширмэл нэмгэн гөлөм гөрмөл нэгэн жирмэл нэгэн олом. Ширмэл нэмгэн гөлөм гөрмөл нэгэн жирмэл нэгэн олом. Ширмэл нэмгэн. За баярлалаа. Жирмэл нэгэн олом гэж яг ямар юм байдаг юм бол? За баярлалаа. Хариултыг тооцох боломжгүй. Ширмэл нэмгэн гөлөм, гөрмөл нэгэн жирм, шилмэл суран олом гэсэн үг байсан. Манай Ямаачин баг шоу хаях хэрэгтэй болсон байгаа. За 9. Хорой. 1 2 3 4 5 6 7 8 9. За хоньны сууриас нэгээр хитэрч. Үхрийн сууриас нэгээр дутаж буусан байна. За манай Тэмээчин баг шогон хаях боломжийг олж авсан байна. 4. За Тэмээчин баг маань 4. 1 2 3 4. За адуучтай айл буусан байна. За адуучин багийн шоо хаях дугаараа болсон. 7. За 1 2 3 4 5 6 7. За Ямааны асуултнаас хэтрээд явсан байна. За Хончин багийн Азийн шооны дугаараа ирсэн. За 9. За 9 бол их сайхан тоо. 1 2 3 4 5 6 7 8 9. За Тэмээний суурин дээр буусаа. Ямар ч суурил байна. За баяр хүргэе. Хорой. Жинхнээсээ хорьяалдаг цаг шүү дээ. За. Анхаараарай. Би Тэмээний суурины асуултыг та бүхэндээ хэлж өгье. Монголчууд маань хаяал гэж хэнийг нэрлэдэг вэ? Шууд хариулж болно. Шууд хариулъя. За төрсөн ах トゥ нарын хүүхдүүдийг бол үеэл гэдэг. Тэгээ үеэлүүдийн хүүхдүүд хоорондоо бол хаяалууд болж байдаг. За үеэлийн хүүхдүүд хоорондоо бие биенээ хаяалууд болж. За би зөв хариултыг та бүхэнд шууд уншиж өгье. Хаяал гэж үеэлийн хүүхдүүдийг хэлнэ. Хаяалыг зөвхөн аяга наран дуудана. Хаяалууд дээд үедэн болон хоорондон үеэл доод үедэн авга байдаг. За хариулт үнэхээр зөв байжээ. Хорой. За та бүхэн маань Тэмээний асуултанд зөв хариулсан учраас надаас нэгэн тэмээг гардах хэрэгтэй болж байна. За баяр хүргэе. Хоёр тэмээтэй болох. За. Хоёр тэмээг холбож яваад. За манай багуудын маань хурдан хөлгүүд барийн тун дөхөж байгаа. За одоо Ямаачин багийн шогон хаях дугаараа болсон байна. 12. За. Хамгийн өндөр оног 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. За Ямааны асуултаас нэгээр хитэрсэн. 11 12 шүү уучлаарай. 12. За хоньны асуултанд нэг буудал дутуу буусан байна. Өнөөдрийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн хамгийн өндөр оног манай Ямаачин баг маань буулгасан байна. За манай Тэмээчин баг маань 4. За ер нь манай энэ Тэмээчин багийн маань энэ атан тэмээ жаахан сатгалдаад байгаа. Нилээн хойгоор аажуухан алхаж яваа. 1 2 3 4. За адуучин баг үүрэг орёлтойгоор оролцож байна. За хорой хэд вэ? За мөн 12. За баяр хүргэе. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За Ямааны сууринаас нэгээр дутлаа. За Хончин баг 8. Хорой. За манай Хончин баг маань 8. 1 2 3 4 5
7, 8 буюу хоньны асуултан дээр болгосон. Хорой. Сүүл. За. Асал сүүл. За манай хончин баг маань Монгол ардын онцсог таах. Онцсог зөв тааснараа өөртөө нэгэн шагааг нэмэх ийм боломжтой болж байгаа юм аа. Тэнгэрээс утас уяатай, утаснаас ухан уяатай. Тэр юу вэ? Тэнгэрээс утас уяатай, утаснаас ухан уяатай. Тэр юу вэ? Шууд хариулна шүү дээ. Онцсог бол шууд хариулна. Биднээс ярилцж байгаад аалзны шүүлс аалз юм болоо. Тэгээс сэгэлгүй яах вэ? Хүрээ! За баяр хүргэе. Хорой. За хоноо яа. За ер нь би бас чиг цохоо сонсож байхад нэлээд эцсийн хөлбраар л таалаа шүү. Нэлээд бас За баяр хүргэе. Хорой. За ингээд үрдэхэд хамгийн дөтөлсөн баг бол манай хончин баг байгаа. За манай ямачин баг маань шоогоо хаях эрэхтэй байгаа. 8. За ямачин баг маань 8. Туулна руу явсан уу? Хорой. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 буюу адууны суурин дээр боожээ. Хорой. За адууны суурин дээр буусан баг маань Монгол төмний маань түүхийн гайхамшигтай сурвалж бичиг алтан шаштрал болсон Монголын нууц товчооноос ишилсэн асуултанд хариулах учиртай. За анхаараарай. Чингис хаан хэний ятгалгаар хатгалгаар дүү хавд хасрыг барихаар очдөг вэ? Хэн ятгасны улмаас дүү хавд хасрыг барихаар явдаг вэ? За одоо бол араар ямар нэгэн шивнэ байхгүй. Ялангуяа бусад багийнхны хөгжөөнд дэмжигчд дуугүй. За манай багийнхаа ярилцаад Дэв тэнгэр бөөгийн ятгалгаар. Баяр хүргэе. Дэв тэнгэр бөөгийн ятгалгаар. За та бүхэн маань морины асуултанд зөв хариулсан. За эндээс нэг хурдан хөлөг зөвсөлж авна да. За одоо манай Тэмээчин баг маань шоогон хаях ээлж дуурай болсон байгаа. 5. За 5. Хорой. За манай. За энэ тэмээ маань ард аажуухан л явж байгаа шүү дээ. 1, 2, 3, 4, 5. Хоньны суурин дээр буусаа. За хорой. За хоньны суурин дээр буусан баг бол Монгол ардын онцсог таах учиртай. За миний хэлсэн онцсгийг та бүхэн маань зөв тааж гэмээр нэг хоньыг өмнө аваачих юм аа. Анхаараарай. Арг үүрсэн айтхар эмгэн тэр юу вэ? Арг үүрсэн айтхар эмгэн. За энэ манай тэмээчдийн хөгжөөнд дэмжигчид донд сэргэлэн. За түрүүчийн хоньчдын хөгжөөнд дэмжигч тийм хүн алгуу. Чи. Будаа идэвлчих хүн алгуу. Ястмэлхий гэж хариулж. Ястмэлхий. Харамсалтай нь биш ээ. Арг үрсэн айтхар эмгэн бол дун юм байна. За харамсалтай. За манай адуучин баг. За хэдв? 3. За манай адуучин багийн хурдан хөлөг жаахан суугаад эхлэв юу? 1, 2, 3. За уул нь 4 байсан бол хоньны асуулт хариулах байлаа. За хончин баг 8. За 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. За энэ чи одоо цаг өөр болохоор одоо бог нь бодноос илүү хурдладаг болсон юм байна шүү дээ. Хонь чи хурдан. Хонь ямаа хоёр бол магнада тоосгол явж байна. За ямаачин баг 11. Энэ ямар хурдан юм. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дээр буугаад барианд орсон. Төрүүлж орсон. За. Хорой.
Хүрээ. За эн чинь одоо яг ямар морио руу ямаагаар руу уралдаж байгаагаа биш юм байна шүү дээ. Уяач нь сайн бол ер нь юугаар ч уралдсан төрүүлж болдгийн тод жишээг манай ямаачд харуулж бариан төрүүлж орлоо. За ингээд манай тийм ээ хүм. Ямаачин багийн маань хурдан ямаа төрүүлж барианд орсноороо өөртөө дутуу байгаа шагааг надаас авах ийм боломжтой болж байна. За манай Ямаачин багамд ямар шагаа авах вэ? Тэмээ ав. За нэг хурдан тэмээ. За баяр хүргэе. Хүрээ. За ингээд манай уралдаан цэнгэнт танин мэд хүм дөрвөн бэрх нэвтрүүлгийн 2 дугаар шат амжилттай өндөрлөж байна. За 2 дугаар шатны төгсгөлийн байдлаар харахад манай хончин баг маань өмнө 4 шагааг цуглуулж чадсан. Өөрөөр хэлбэл дөрвөн бэрхэд нэгхэн шагаа дутуу байгаа. 2 тэмээтэй болсон байгаа. 2 тэмээ, 1 хонь, 1 ямаатай болсон байна. За манай Ямаачин баг маань одоогийн байдлаар мөн дөрвөн бэрхэд нэгхэн бог дутуу, 1 ямаа дутуу байгаа. Өмнө нь 1 тэмээ, 1 морь, 1 хоньтой болсон байгаа. За манай хончин багаас бол 1 шагаагаар дутуу байгаа. За манай тэмээчин баг маань юу болов энэ хот ягаад хоосон байдаг үлээ. За манай тэмээчин баг маань бол одоогийн байдлаар хотондоо ямар нэгэн бог бодгүйгээр сайхан зосож байгаа. За манай Адуучин багийн хувьд мөн за энэ мал сүргэн доторт явсан гаднаа ганц унлагын морьтой байж байгаа юм байна. Баяр хүргэе. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн түүх ёс заншлын албанаас та бүхэндээ хүргэдэг уралдаан цэнгийн танин мэдхүүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн 3 дахь шат инхүү дуу хуурын төрлөختөйгээр эхэлж байна. За манай нэвтрүүлгийн 3 дугаар үе бол
та бүхэндээ манай нэвтрүүлгийн зүгээс хөтлөгч миний биеэс боломж олгох ийм шат байгаа юм аа. За тэгэхээр та бүхэн маань өмнө нь зарим нь 4 шагааг, зарим нь 3 шагааг, өөрөөр хэлбэл 4 бэрх болгоход тун дөтөлсөн байгаа. За тэгэхээр одоо бид Монгол үндэснийхээ түүх, ёс заншилтай холбоотой асуултыг та бүхэндээ тавих учиртай юм. Монгол үндэснийхээ түүх, өв соёл, зан заншлыг, соёлыг судалдаг. За мөн энэ талаар ном сурах бичиг тойрвдаг нэгэн эрхэм хүмүүн энэ хойморт залрах учиртай юм. Ингээд та бүхнийхээ өмнө соёл судлаач Батсайхан гуайг хүндэтгэн орж байна. За хүрээ. За сайн байна уу? Сайхан засч байна уу? Сайхан засч байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийг үзэж суугаа Монгол зан олондоо болоод за энэ нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүст өөрийгөө товчхон танилцуулъя. За ямар асуултаас тавих нь бол ер нь хараад ойлгомжтой байна тийм биз? За энэ сайхан уралдаан цэнгийн нэвтрүүлэгт оролцож байгаа та бүхэндээ сайхан бүхний хүсье. За тэгээд өнөөдөр би таны нэвтрүүлэгт таавар яхаар Монголынхаа үндэсний одоо бас нэг өргөн хэрэглээний ийм юмыг бол ачирсан байгаа. Та бүхэн бол мэдж байгаа. Монголчууд бол энэ хазаар гэдэг зүйлийг бол бүгд мэддэг. За энээс үл би онцлогтой зарим юмыг л та нараас асууж гэж бодсон юм аа. Манай одоо энэ улс чиглэлийн одоо хийц байгаамаа. Баяд чиглэлийн хийц. Баяд хазаар. За тэгвэл энэ ямар хазаар вэ? Энэ хазаар бол одоо хасаг хийцийн хазаар. Хазаар байна. Хазаак. Энэ ард түмнүүд хэрэгэлдэг ийм одоо хазаар байгаа. За энэ дээрээс бол би та нараас асуух асуултаа бол энэ хазаараас эхэлж байгаа юм. За энэ үл яг ингээд ухавчтай ийм гоё хазаар байгаа. Ийм одоо халиа мөнгөн чимэглэлтэй. За энэ доор нь бол ийм 5 цагирэг унжиж байгаа. Энэ доор нь бол ийм 5 цагирэг унжиж байгаа. За энэ асуулт нь бол юу вэ нөхөр зэрэг энэ цагирэг ямар зориулттай вэ гэдгийг л ерөөсөө асуух гэж байгаа. За тойруулаа та бүхэн маань харчихъя. Нэр нь үл энэ үл шигшрэгэл гэдэг юм л да. Тэгээ одоо би бол зорилт ямар зоригтой вэ? Ямар үүрэгтэй вэ гэдгийг л асууж байгаа юм. Одоо жишээ нь хазаар гэхэд хэдэн одоо ясны хэдэн төрлийн хазаар байна? Төв халах гэж байна, дарихан гэж байна, боржгон гэж байна. Тэгэл захчин, урeenхай, дөрүүд, баяд, дархад гэдэг ингээд бүгд өөр онцлогтой. Орон нутгийн шин чанартай одоо тоногл нь өөр, эмээлийнх нь модны хийц өөр. Тийм байдаг. За хончин багаас эхлэе. За энэ бас ардын дуунд ч бас гардгийн тарган хэрэг алхаан товр гинэхүү 5 эхлэхээ шигэр гинэ гэсэн бас нэг тийм дуу чимээ өгдөг юм уу? Морийг бас уран зориг өгдөг таквондо бас тиймэрхүү чимээ өг талаас нь яадаг юм бол гэсэн юу гарч ирлээ. Морины явдад бас чимээ өгч. За чимээ өгөхөөс гадна одоо моринд жаахан эмоц ирчүүч нэмдэг юм шүү дээ. За тэгж ойлголоо. За манай ямаачин баг. За манайгийнхаа ярилцаад наадах чинь болохоор моринд чимээ өгөө шигшрэг давгаргадаг, моринд цайварлах алхаа оруулдаг. Цайвар нь алхаа жором ороод сургахад дугарч чимээ өгдөг гэдэг гэж хариулж байгаа. Тийм зориулттай явдал ороодаг, алхаа сургадаг, жороолж цайварлуулж сургадаг. Тэрэнд нь дугараад хүч жороо бүх. За цайвар жороо. За Тэмээчин багийн. Тэмээчин баг одоо наадах чинь энэ шигшргийг энэ одоо уулархаг одоо казакуудын одоо тэр сайхан юунд бас чимээтэй холбоотой нөгөө талаар бол тэр бас тэр хоорондоо бие бинийгээ одоо бас тэр нэг таних тийм ерөнхий утгагүй байгаа болов гэж шигшрэгэндээ. За өөрөөр хэлбэл таны ярьж байгаагаар бол за гэртээ сууж байгаад гэрийн эзэгтэй бол за манай нөхрийн шигшрэгний чимээ сонстоод ирж байна да гэх нь ба шүү дээ. Ер нь бол одоо тийм онцлог байгаа. За баярлалаа. За манай адуучин багийн хариултыг сонсъё. Эхнийх нь бол нөгөө адуу морийг сургахад чимээнд дасгах зориулалттай болов. Одоо дуу чимээндээс үргэхгүй босгохгүй болох. Хоёр дахь нь бол энэ явдал алхаатай. Одоо алхаа сайтай хатирч эсвэл жороо энэ төр моринуудыг гой ганган дуу чимээ гаргаж одоо илүү их гоёмсог гэж. За бас гоёлын дор. Энэ зөвхөн хасаг энэ ард түмэн биш. Энэ Баруун аймаг өндөрлөг уулстай одоо ийм нутгийн ард түмэн бол энийг хэрэгэлдэг юм байна. За энэ ямар учиртай юм гэхээр гол нь бол яг хөө энэ дуу чимээ гаргах хэвээр
Тэгвэл энэ өндөр уулын бүсч нөгөө нарийн зөрөг зам хавцлын хажуугаар энэ төр явхад бол ялангуяа шөнийн цагт явхад бол нөгөө шувуу мовоо босох тийм янз бүрийн авиа дуулдаад бол морь үргэж одоо тэр хайлж унах барих янз бүрийн асуудал гарч болдго юм байна. Тийм учраас бол энэ шигшрээ явж байхад бол морины тийм зочоо бол арилж энэ тэндээс бол үргэж босдгоо их ханьтай. Тэгэхээр одоо Батсайхан гой 80% хүргэж хариулсан буюу таны яг хэлээсэ гэж бодож байсан тэр зөв хариултанд тунд хүүлсэн баг байна уу? Байвал тэр баг аль баг вэ? За ер нь тэр дуу чимээнээс юу яадаг гэд тэр багийнхан дараа манай Тэмээчин баг. За Тэмээчин баг. За хүрээ. За ингээ Тэмээчин баг маань өөртөө хэрэгтэй нэг шагааг надаас авах хэрэгтэй. За баярлалаа. Танд баярлалаа. За таны бүтээл тойрвол судалгааны ажил өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Энэ уралдаан тэмцээний морь шагаа. За нэг сайхан хөлөг морь авах нь шүү дээ. За баяр хүргэе амжилт хүсье. Хүрээ. За ингээд тэмцээний маань 3 дугаар шат явж байгаа. Та бүхэнд ялагчийн суурьнд суух боломжийг олгох дараагийн асуултыг тавих гэж байна. Монголчууд малыг хөнгөлөختөө ямар өдрийг сонгож, ямар дарааллаар ёсыг үйлддэг вэ? Юуг цээрлдэг вэ? За мал хөнгөлөختөө ямар өдрийг сонгож, ямар дарааллаар үйлддэг вэ? Ямар ёсыг цээрлдэг вэ? Ямаачин баг шууд гараа өргөсөн. За малыг хөнгөлөختөө юу хайл хурдан хөнгөн өдргээд туулай нөгөө хурдан тийм нохоо өдөр хөнгөлдөг. Хураг шиг хөнгөлөг хөли охин ургаар ихтэй хөнддөг штэ. Тэгээд өднөөс хурдан, сумнаас хурдан байгаарэ гэж юурдаг. Им малаар зүгээр домондог. Им хургаар ихлээд. За тэгэхээр яг өдрийн хувьд бол аль болох сайн даш нэмэлж гинүтэй. Тэгээд тэр дундаа бас хурдан хөнгөн жил таарсан өдрүүдийг сонгодог. За тэгээд эхлээд одоо хургыг хөнгөлөхтэй бол охин хургыг эр хург хөнгөлж байгаа юм шиг одоо үсийн зулгаагаад за тэгээд хажууд нь бэлдсэн байгаа тэр шар будаа арц уугуулсан тийм уугуулсан утаан дээрээ одоо тэр охин хургийнхаа дэлэнгийн дээрээс үссэн гэж уугуулад дараа нь эр хургнуудаа хөнгөлж эхлэнэ. За тэгэхээр бас та бүхэн маань нэг зүйлийг анхаараарай. Ямар өдрийг сонгож, ямар үйлийг эхэлж үйлддэг вэ? Ямар зүйлийг цээрлдэг вэ гэсэн асуулт бас байгаа шүү. За хончин баг. За зуны ихэнх сарын шинийн 3-нд бэлэг цай өдөр хөнгөлдөг. За хөнгөлөхдөө бас луу морь цагт хөнгөлж эмэгтэй хүнийг бас тэр хөнгөлж байгаа үед байлгадаг. Хойр цээрлдэг нь эмэгтэй хүнд байлгадаг. Бас хөнгөлөхдөө бас гэрийнхаа баруун талд эсгий дэвсээд хөнгөлдөг гэсэн. За энэ цээрийн талаар бас нэмж хэлэх боломжийг би олгоё. Ямаачин баг. Хурах хөнгөлснийхээ ар дээр нөгөө цустай хутга одоо бүх юмаа цэвэрлдэг штэ. Тэрийг яг ил хайдгуу заавал нөх болж нөгөө нохоо шувуу долоохгүй газар тэгж болж хайдгаа. Тий. Хүний хөл гарахгүй тийм газар хайдаг үүдэг. Үнсэнд бас хийдэг тий. За цээрийн төр орхисон байна. За цээр нь болохоор за мэдээж өдөр одоо цус хутгийг энэ тустай хутгийг нохоо шуу хөрөхгүй газар байрлал тустай хутгаа ундаа авчуулдаг 3 хоног. За тэр 3 хоногт нь болохоор хүн айлаас одоо хүмүүс ирэхэд гэрээсээ одоо янз бүрийн юм одоо цагаан айдаа тэр дундаа гаргадаггүй. Мөн одоо хөнгөлсөн одоо тэр хургийнхаа одоо тэр засаануудыг өгөнд өгч явуулдаггүй. Гэртээ байгаа хэрэгэлдэг. За Тэмээчин багаас нэмэх зүйл байна уу? Нэмжлээ. Саяхан адилхан. За Адуучин багтаа санал нэг байгаа юм байна. За анхаараарай. Малыг хөнгөлөختөө ихэвчлэн зуны ихэнх сарын шинийн 1 юм уу 15-ны өдрийг сонгож авдаг. Өглөө нарнаар цайныхаа дээжийг өргөж тавхтаа идэ бэлтгэн сан тавьдаг. Гэрийнхээ баруун талд олбог дэвсэн хөнгөлдөг. Хөнгөлөх хутх нь нарийнхан үзүүртэй нэмгэн байх бөгөөд түүнийг хадганд ороож нандинан хадгалж зөвхөн мал хөнгөлөختөө гаргаж хэрэгэлдэг.
За гэрийн эзэгтэй сүү тусаасан цэдмийг үйсэн юм уу? Модон хувинд хийж хөнгөлөгч хүний баруун гарт тавьж түүнд засаагаан хийдэг байна. За малаа хөнгөлөөд арцаар утлах хийж хөндлөн модон дээгүүр гаргаж өднөөс хөнгөн сумнаас хурдан өвчин өдөртөн эдгэрэх болтугай. Хурай гэж ерөөд юм байна. За мөн малаа хөнгөлсөн айл 3 хоног гадагшаан сүү цагаан идэ арх тэргүүтний гаргахыг цээрлдэг. За учир нь малын засаа хүндэрч гарц гарнаа гэж үздэг. Ийм хорио цээртэй байд юм байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийн та бүхэндээ боломж олгох 3 дугаар үеийн ёс заншилтай холбоотой асуултанд та бүхэн маань дөрвөлэн хариуллаа. Эдгээр багуудын дундаас үнэнд хамгийн түлхүү дөтлүүлж хариулсан баг бол Ямаачин баг гэж манай нэвтрүүлгийн зүгээс үзэж байна. За ингээд манай Ямаачин баг маань өөртөө дутуу байгаа, өөрсөндөө хэрэгтэй байгаа нэг шагааг миний өмнөөс авах хэрэгтэй. За ямааг авъя. За Ямаачин багт маань ямаа байхгүй гоё юу? Тий. За баяр хүргэе. За Монголын үндэсний зан заншил, ёс уламжлалынхаа мэдлэгийн царайг тэлж бас энэ мэдлэгээрээ өрсөлдөж манай нэвтрүүлэгт оролцсон манай Мэргэжсэн Нягтлан Бодогчдын институтын хамт олонны төлөөлөл болсон эрхмүүд маань үнэхээр ширүүн өрсөлдөж эцсийн шатанд манай ялагч тодорч байна. За ингээд амжилттай оролцож нэвтрүүлгийн дүрм ёсоор өмнөө дөрвөн бэрхийг буулгаж чадсан баг буюу Ямаачин баг ялагчаар тодорч байна. Ялагч болсон манай Мэргэжсэн Нягтлан Бодогчдын институтын хөдөө орон нутгийн салбаруудыг төлөөлөн хүрэлцэн ирсэн эрхмүүд маань 1-р байранд шалгарч 1-р байрын шагналыг гардан авах боломжтой болж байна. Багийн хамт олоныг бүрэн бүрэлдэхүүнээр нь оръё. За Монгол үндэснийхэн түүх зан заншлын янзгүй баян өв санг Монгол төмөнд хүргэх энэ гайхамшигтай сайхан нэвтрүүлэгт оролцож ур ухаан авьяас самбаагаан мэдлэгэн сарьсан та бүхэндээ туйлаас баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн дүрм ёсоор 2-р байрын шагналыг хүртэж байгаа баг бол манай Хончин баг. За Хончин баг маань уг нь бол өмнөө 4 шагаа цуглуулж чадсан. За гэвчиг 2 тэмээ, 1 ямаа, 1 хон цуглуулж 4 бэрхэд 1 бод дутсан. За гэвчиг бас шагааныхын чанараар бол төрүүлсэн багта энэ тэнцээ өрсөлдсөн байгаа гэж хэлж болохоор байна. 2-р байранд орсон Боцооныхон шагналыг та бүхэн маань гардан авах хэрэгтэй. Баяр хүргэе. Амжилт хүсье. Монголын Мэргэжсэн Нягтлан Бодогчдын институтын 20 жилийн ог тохиолдуулан зохион байгуулж байгаа энэхүү уралдаан цэнгэд нэвтрүүлэгт маань амжилттай оролцсон дараагийн 2 багтаан мөн Боцооны мөнгийг гардуулан өгөх учиртай юм аа. За ингээд Тэмээчин багийнхан хамт олныг өрье. Аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөөё. Боцоочин багийн хамт олноо өрье. За ингээд Адуучин багийн хамт олондоо Боцооны мөнгийг гардуулан өгье. Амжилт хүсье. (2016) онд Мэргэжсэн Нягтлан Бодогчдын институтын өвсөн байгуулагдсны 20 жилийн түүхтэй тохиож байгаа. Монгол орон даяар ажил үйлчилгээ үзүүлж мэргэжлийнхэн мэргэнийг гайхуулж байгаа нийт Мэргэжсэн Нягтлан Бодогчдон мэндчилгээ дэвшүүлж үхэлнүү хэмээн Мэргэжсэн Нягтлан Бодогчдын институтын дэд ерөнхийлөгч ноён Инх Хамгалан таныг хүндэтгэн оръё. За энэ жил Монголын Мэргэжсэн Нягтлан Бодогчдын институт үүсгэн байгуулагдсны 20 жилийн ой дохиож бид энэ хүрээнд олон чиглэлийн ажлуудыг зохион байгуулж байгаамаа. Тэгээ үүний нэг нь бол өнөөдөр бид бүхний оролцсон энэ хөгжөөнд за танин мэдхүүн бас Мэргэжсэн Нягтлан Бодогчд маань зөвхөн мэргэжлийн хувьд төдийгүй Монгол ёс заншлынхаа хувьд хэр зэрэг мэдлэгтэй болохоо харуулсан энэ нэвтрүүлэг байлаа. Ингээд энд оролцсон бүх хүмүүст сайн сайхныг хүсэн өрөөе. За үүнээс гадна 20 жилийн ойн дохиож байгаа нийт Мэргэжсэн Нягтлан Бодогчд аудиторуудаа эрүүл энх ажлын их амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн түүх ёс заншлын албанаас та бүхэндээ уламжил болгон хүргэдэг Уралдаан цэнгийн танин мэдхүүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгэрэн дахин уулзлаа баяртай эрхэм үзэгчдээ. Хорой.